Сүнсний аялал гэдэг олон шалтгааны үйлчлэлээс хамааран янз бүрээр тодорхой давтамжтайгаар хийгддэг зүйл байдаг. Манай гарагийн хэллэгээр астрал аяллыг ямар үед хийдэг талаар хэдэд ангилж болно. Үүнд физик бие, түүний үйлдэх үйлдэл, ил ухамсарын үйлдэл, дотоод сүнсний хүсэлт гэх мэт орно. Манай гариг түүний доторх соронзон орны үйлчлэл, даралт гээд олон хүчин зүйлээс шалтгаалж мартагддаг, мөн гажуудал үүсэх шалтгаан хийс үнсний аялалд гардаг. Мөн ухамсар нь физик бие түүнээс үл шалтгаалan сүнс өөрийн санаачлагаар гарах тохиолдол бас байна. Физик бие далд ухамсартай холбогдсон тохиолдолд зориудаар шин санаа судлахаар гарч болдог. Энэ мэтчлэн физик бие ил ухааны төлөвлөсөн үйл ажиллагаатай холбоотойгоор физик биеийг тэтгэх арга ухааныг судлах зорилгоор гэх мэт олон шалтгаанаар гардаг. Та бүхэн зэрэгцэн орших хамтрагчид мөн өөрсдийн бүтээсэн бүтээл, харь оршнол, хар бие цэцэргийг харж мэдэрч чаддаггүй ч сүнсний аялал хийх тохиолдолд энэ бүгдийг хардаг, уулздаг, харилцдаг. Үүнийг ялгаж хизээ ямар аялал хийснээ сансан бол тэмдэглэж авах. Цааш нь үргэлжлүүлэх сэтэл, ухамсартай, тэмүүлэлтэй, мэдрэмжтэйгээр ил болон физик биеэ далд ухамсарт сүнстэйгээ холбож нэгтгэж чадвал дараа дараагийн аяллууд нээлттэй байх нь биднээс шалтгаална.